За эрхэм та сайн байна уу? MJL Stock компани буюу mjlstock.com-д тавтай морилно. Бид та бүгдэд зориулаад MJL Stock компанийнхаа үйл ажиллагаа болон өнөөгийн хөрөнгийн зах зээлийн цар хүрээ ямар том зүйл болов вэ гэдэг талаар танилцуулгыг презентацийг бэлдэж вебсайтанда дистралтай үзэх ийм хэлбэрээр байрлууллаа. Та ингээд бидний бэлтгэсэн презентацийг тавтай сууж тухлан сонирхноо. Та бүгдэд баярлалаа. Монгол улсын минь хувьд, монголчууд бидний хувьд хөгжлийн дараагийн гарцыг бол би хөрөнгийн зах зээл юм а гэж үзэж байгаа. Үүндээ би бат итгэдэг. Учир нь хөрөнгийн зах зээл маань өнөөдөр хөгжлийнхөө дээд чатанд хүрж, энэхүү хөрөнгийн зах зээл дээр хүн эрдэмтэй, мэдлэгтэй, чадвартай бол түүндээ оногдох хувийг шудраг хуваарлтын зарчмаар хүрддэг ийм ертөнц яг бидний хажууд оршин тогтнож байна. Жишээлбэл дэлхийн хөрөнгийн зах зээл дээр нэг жил дунджаар 750 гаруй триллион буюу их $80 эргэлддэг бөгөөд энэ нь одоогийн бидний амьдарч буй дэлхийн бүх улс оронд эргэлдэж буй мөнгнөөс 10 дахин их буюу энэ хэмжээний мөнгөөр шинээр яг одоогийн шиг 9 дэлхийг бүтээн тэдгэрийг мөнгөөр бид бүрэн хангах боломжтой гэсэн үг юм аа. Мөн энэхүү дэлхийн хөрөнгийн зах зээлийн харилцаанд нэг өдөрт 150 сая хүн оролцож байдаг ба тэдгээрийн 5 сая хүн нь мөнгөө алдах юм уу ямар нэгэн шалтгаанаар арчигдж шинээр 5 сая хүн орж ирж байдаг. Тэгэхээр энэ ертөнц маань хүний болоод мөнгөний асар их урсгалтай мөн мөнгөний төлөө ямар хатуу ширүүн тэмцэл явагдаж байдаг ийм ертөнцөө гэдэг нь харагдаж байна. Энэхүү ертөнцид эрдэм мэдлэг чадвартай амьдарч бусдынхаа мөнгийг өөрийн ашиг болгох ийм зарчимтай тулгуурлан энэхүү ертөнцийн маань үйл ажиллагаа явагддаг учраас миний би MJL Stock компаниг үүсгэн байгуулж өөрийн 6 жилийн туршлаган дээр үндэслэн их хэллээрээ хөрөнгийн зах зээлийн тухай ерөнхий цогц мэдлэг олгох нийт 30 орчим цагийн хичээлийг бэлтгэн гаргалаа. Та ингээд хичээлийн талаар дараагийн хэсгээс үзнэ үү.